За уул уурхайн биржийн тухай хуультай холбогдлолтой асуудал дээр нэлээд нухацтай хандах зөв өө. За яг асуулт асууж эхлэегүй байхад ах нар маань жоохон сандраад шууд мэдээлүүд хийгээд эхэлж байгаа шиг байна. 2022 оны 12 сард батгдсан энэхүү одоо хуулийн тодорхой үр дүнгээр нүүрсний хулгай асуудал, нүүрсний экспортын асуудлуудыг нэлээд ил тод болгохтой холбогдлолтой. За үүний үр дүнд биржээр арилжаасны зөрүү гэж 1.3 их найт төгрөгийн орлогыг Монгол улс одоо олсон. За энэ нь бол одоо бүтэн жилийн хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийг бид нэр хүүхдүүдэд өгөх ийм хэмжээний одоо бас мөнгөө. Энэ хуулийн одоо ажлын хэсгийг ахалж бас ажилласан одоогийн их хурлын гишүүдээр байгаа манай Ганбаатар сайд Батнайрамд одоо бас гишүүдэд би бас талархал илэрхийлье гэж бодож байгаа. Олон мянган залуучууд нүүрсний хулгай эсрэг жагсаал хийж боддоор одоо бас гарсан үр дүнгуудын нэг нь бол яг энэ. Үүний цаана маш олон асуудлууд өнөөдрийг хүртэл асуулын тэмдэгтэй бол бас байгаа. За хуулийн үндсэн нэмэлт өөрчлөлттэй холбогдлолтой хэд хэдэн асуудлуудыг тодруулах зайлшгүй юм одоо шаардлагууд байна. За биржийн хувьтай болсноос хойш ер нь бол одоо биржээр худалдах гэдэг сонирхол маш ихээр одоо бас цухалддаг юм одоо болсон. Энэ бол үнэ. Өнөөдөр орж ирж байгаа биржээр заавал арилжаалах нөхцлөөс ухарсан бас нэг заалтыг би илүү тодруулж асуумаар байна. Энэ 13 дээр бүтээгдэхүүн солилцох буюу нүүрсээрээ баартардах эрхийг хуучин бол зөвхөн хил дамсан төмөр замтай холбогдлолтой төсөлтөөр хийнэ гэдэг ийм агуулга бол байсан. Өнөөдрийн орж ирж байгаа төслөөр бол үндсэндээ томоохон төслүүд энэ одоо бас агуулгаар биржийн бус байдлаар баартраар одоо хэлцэл хийгдэх ийм байдал бол одоо орж ирж байна. Тэгэхээр бид бүхэн ил тод байх тухай яриад байгаа. Хиний ямар төслүүд ямар байдлаар одоо орж болох вэ гэдэг ийм нээлттэй байдлаар хуульчилж өгөх нь одоо зөв юм уу гэсэн ийм одоо байна. Түүний цаана бас ямар нэгэн томоохон төслийн явуулж байгаа хүмүүсийн бас одоо лобби ашиг сонирхол бас агуулгахдаггүй дээ гэдэг ийм хардлага байна. Энийг бол бид нар маш нухацтай ярих хэрэгтэй. Хоёр дахь нь ам үнэтэй холбогдлолтой, хил үнэтэй холбогдлолтой асуудлыг бол бид бүхэн байнга ярьдаг. Яг үнэндээ нүүрсний хулгай асуудал бол нүүрс экспорт гэхээсээ илүүтэй тээврийн үндсэндээ одоо асуудал одоо тэрчгтэй бол одоо байсныг бол бид бүхэн бол харсан. Тэм учраас дахиад энэ одоо тээврийн асуудлыг хоёр энэ үнийн зөрүүнээс гаргаж ирдэг энэ байдлыг бас бий болгох оролдлого үүний цаана байгаад байгаа юм шүү. Үүнтэй холбогдлолтой тодорхой бас агуулгууд орж ирж байна. Дээрээс нь одоо тээврийн компаниудын бас тодорхой ийм сонирхол юуны цаана бас одоо байх үедээ гэдэг ийм хардлага байна. Тэгэхээр энийг бол их хурлын гишүүд байнгын ороо цаашны одоо асуудлуудаар хэлцэх дээрээ нэлээд нэгтлэх ёстой. Аль болох нэг үнээр хил дээрээсээ бид бүхэн худалдаалах гэсэн энэ зорилгоо бол үндсэндээ бол хангасан энэ байдлаасаа бид нар ухарч болохгүй гэж болоход. За хоёр дахь нь энэхүү нэмэлт өөрчлөлтийн гол одоо агуулгын хүрээнд биржийн үнэт бүтээгдэхүүний чанар болон зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд тулгуурлан өөрчлөлт оруулах тухай асуудал яригдж байна. За нэгэнт хэлцэл хийгдсэн үнэнд өөрчлөлт оруулахдаа чанарыг үндэслэн гэсэн агуулгын цаана хэн чанарыг тогтоох вэ? Тодорхой хэлцэл хийгдсэн үнийг буулгах орлого бас үүний цаана явах вэ гэдэг ийм бас хардлагууд бас байна. Тэгэхээр нэлээд олон энэ асуудлуудыг тал талаас нь хэдүүлээ бас ярилцж ээж өмнөх энэ одоо бас хуулиасаа ухралгүйгээр илүү ил тод байх энэ одоо хөлбрүүдийг сонгож явах нь зөв байна гэдгийг бас асууж тодруулмаар байна. За Товон сайд хариулт өгье. Товон сайд тэгээ энэ дээр одоо ерөн зүгээр засгийн газар нэг зүйл дээр анхаарахгүй бол яаралтай горим гэдэг нэрийн дор олон хуулийн төсөл өргөн бариад байна. Тэгээ өргөн баригдсан хуулийн төслүүд нь дандаа хил ам дагуулж байна. Одоо энэ байнгын ороод дээр жишээ нь өчигдөр өнгөрсөн 2 өдрийн тухайд хэлцэгдээд хуулийн төсөл дээр шүүмжлэлтэй хандж байгаа байдал энд бол асуудал дагуулж байгаа нь тодорхой илэрхий байна шүү дээ. Жишээлбэл одоо зөвшөөрлийн тухай хуулийг дагалдуулаад эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл өргөн барьсан байна гэдэг шүүмжлэлийг өчигдөр одоо хуульч гишүүдийн зүгээс гаргасан. Над дээр бас орж ирж тэдгэр гишүүд асуудал тавьсан. Өргөн барьж байгаа хуулийн төслийн бүрдэл хангах асуудлыг улсын хурлын хамгийн газар дээр нэгтэлдэг. Тэгээ нэгтэлсэн асуудлаараа жишээлбэл зөвшөөрлийн тухай хуулийг хэлцэх үүрэг нь чиг үүрэг нь эдийн засгийн байнгын ороонд хуваарлаад явуулцдаг.
Гэтэл хамт өргөн мэдүүлсэн хууль нь эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал орж ирээд мэргэжлийн байнгын хороо буюу хууль зүйн байнгын хороогоор энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэх асуудал яригдж байгаа нь өөрөө учир дутагдaltaй байна гэж асуудал яригдаад эхэлж байгаа. Тэгэхээр их хурлын зүгээс энэ яаралтай гормоор өргөн барьж байгаа хуулийн төслүүдийг авахгүй байх зарчим барья гэхээр цаг үеийн шинжтэй байна гэдэг асуудлыг засгийн газраас дандаа учир шалтгаан тоочдог. Тэний хуулийн төслийг авчаад хэлэлцүүлэх гэхээр асуудлууд үүсээд ингээд цаг хугацааны үед удаашрах нөхцөл үүсээд байна. Тэгээ энийг л одоо та бүхэн маань нэгтлэхгүй болохоор улсын их хурлын гишүүд хуулийн төсөл болгон дээр ийм асуудлыг ярина. Тэгээ ийм хуулиудыг чи оруулж ирж хэлэлцүүлэх гэхээр асуудал үүсээд байгаа учраас удаах шалтгаан гараад байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Одоо энэ хууль жишээ нь өргөн баригдсанаас хойш бараг 3-7 хоногийн дараа хэлэлцүүлэг рүү орж ирж байгаа биз. Тэгээ өөрөө эн чинь нягтлах, судлах, хэлэлцүүлэг явуулах зайлшгүй шаардлагууд үүсчихэд байгаа байхгүй юу? Ядчил одоо энэ оролцогч талуудын санал ондыг ерөөсөө аваагүйгээр орж ирж байгаа шүү дээ. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийхгүйгээр ороод ирж байгаа. За хариулт өгье. За бүгдэнд энэ өдрийн мэнд хүргье. Ган хууль гишүүний асуултанд хариулъя. За тэгээ энэ биржийн одоо зарагдсан үнээс 1.3 их нийт төгрөгийн одоо зөрүү буюу нэмэх Монголын талдаа нэмэх орлого олсон. Энэ бол бас биржийн хуулийн давуу тал. Бид бүхэн биржийн тухай хуулиа цаашдаа мөрдөд хэрэгжүүлээд явна, сайжруулад явна гэдгийг хэлье. Өмнө нь бас ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Батнарамт болон одоо салбарыг тэргүүлж ажиллаж байсан Ганбаатар сайд нартаа бас талархж байгаагаа энэ тушаанд хэлье. Энэ хууль цаашдаа хэрэгжээд явна. 13 дээр энэ нэг заалт хийсэн байгаа. Энэ төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгмийн эдийн засгийн ач холбогдолтой томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор энэ одоо засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын хурал зөвшөөрүүл энэ асуудлыг шийдэж болохоор ингэж оруулж ирж байгаа. За бид нар энэ дээр энийг бас бодож хийсэн юм а. Юу гэхээр орон нутгуудад уулзалт, бүсийн чуулган, за их хурлын гишүүдээр ирж байгаа ч гэсэн асуудал энэ нийгмийн буюу энэ сургууль цэцэрлэг эмнэлэгтэй холбоотой асуудал. За дэд үтцийн буюу энэ 14 мега төсөл зам барилгатай холбоотой маш их зүйлийг хийгээч гэдэг ийм саналууд ирж байгаа. Тэгэхээр энийг бид нар хийх одоо санхүүгийн боломж өнөөдөр алга байна. Төсөөрөө шийдэх боломжгүй. За дээрэс нь гадаад орчин нөхцөл байдал ямар байгаа вэ? Гадны одоо хөрөнгө оруулалт энэ төр ч гэсэн бас оруулж ирэх юм боломжгүй байгаа. За тэгэхээр энэ дээр бол энэ ерөнхийдөө бүтээгдэхүүнээ солилцох буюу тэнд одоо шууд бэлэн валютыг төлж гаднаас бүтээгдэхүүн оруулж ирж одоо бүтээн байгуулалт хийх биш. Бидэнд өөрсдөө байгаа боломжоо их хурл нь шийдэж өгөх юм бол хийж болно гэсэн ийм зүйл заалт орж байгаа. Тэгэхээр өнөөдрийн Монгол улсын валютын нөөц 5.2 одоо тэрбум доллартай байгаа. Тэгэхээр одоо бүтээн байгуулалтын сар эхлэхээр энэ одоо импорт их явах, барилгын салбарын импорт явах энэ төр дээр одоо юуны нөөц, валютын нөөц багасах юм эсэл байгаа. Тэгэхээр бид нар боломжоор солилцох ийм одоо заалтыг оруулж ирсэн гэдгийг хэлье. За яг таны хэлж байгаагаар бол одоо бид нар жоохон муухагаар ам гэд ингээд яриад сурцсан. Ер нь бол энэ олон улсын биржийн хууль зохицуулалтанд байдаг тээвэртэй тээвэргүй үн энэ сонголттой л болгож өгч байгаа. Одоо бол бид нар биржээрээ бараа бүтээгдэхүүнээ заавал арилжиж байгаа. За дээрэс нь хил нөхцлөөр даф ганцхан нөхцөл тулгдсан байгаа. Тэгээ энэ нөхцөл нь өөрөө дотоодын баяжуулах үйлдвэрүүдийг авах боломжийг нэгдүгээрт хаагаад байна. Хоёрдугаарт хүмүүс биржээр зарагдсан бүтээгдэхүүн маш удаан хугацаанд эзэндээ очиод байна гэж ярьж байгаа. Тэгэхээр тухайн худалдаж авсан хүн өөрөө тээврээ сонгоод хэдийн хугацаанд авах нь одоо хүний тухайн худалдаа авагчдад боломжийг нээж өгөх гэдэг энэ агуулгаар бас энэ заалт сонголтыг оруулж өгсөн гэдгийг. За ган хууль гишүүний асуултанд ажлын хэсгээс нэмж хариулт өгье. Хэн хариулт өглөө? Ажлын хэсгийн 9 дугаар микрофон. За аж үйлдвэр эрдэс байлгийн яам Намчин Сүрэн гишүүний асуултанд нэмж тайлбар өгье. За тээврийн асуудал дээр бол нүүрсний тээврийг бол олон улсын худалдааны танхимаас зарласан буюу нөхцлөөр зарлахаар бол сонголттой байдлаар шийдвэрлэхээр хуулийн төсөл тусгасан. За энэ маань бол нэгдүгээр тээвргүй нөхцөл. За мөн цаашлаад
Эрдэнэс 5 толгой нүрсэг ч юм уу бүр хятадын гүн рүү оруулж борлуулах бас нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бол энэ асуудлыг тусгасан байгаа. За энийг бол сонголт нь ямар байх вэ гэдгийг бол засгийн газар тухай бүртэн шийдвэрлээ явахаар бол хуулийн төсөлд тусгасан байгаа. За мөнгөн цогийн ган хүлэг гишүүн тодруулж асууя. Чанарын асуудлыг хэн тогтоох вэ гэдгийг бас нэмж одоо харуулъя. Туван сайдын 13 дээр чи ингэсэн байгаа байхгүй да. Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол улсын их хурл шийдвэрлэж болно гэдээ оруулсан байгаа. Шийдвэрлэхгүй ч байж болно гэдэг ийм хоёрдмол утга энэ дээр чинь яваад байна. Таны хэлж байгаа нийгмийн ийм одоо төслүүдийг үл дэмжиж байгаа. Тэгэхдээ нийгмийн бус бас одоо ингээд үндсэндээ нэлээд ашиг сонирхол бүхий төслүүдийг ч дэмжиж болох ийм агуулга яваад байна л да. Тэгэхээр нөгөө ил тод бай, илүү тодорхой бай, өмнө нь зөвхөн төмөр замын одоо бүтээн байгуулалтыг л бид бүхэн зөвшөөрсөн байсан бол одоо ингээд бүгдийг ингэж оруулж ирэх чинь цаашдаа олон асуудлыг бол дагуулах гээд байна гэдэг ийм санааг бол хэлээд байна. Одоо тодорхой тэр тээврийн үнэтэй холбогдолтой асуудал дээр энэ чинь л ухарсан алхам мөн штэ. Бид нар хил дээр өнөө тогтоодог байсан энэ асуудлаа бариад менежмент хувьд тэр хугацаа алдаад байгаа асуудал дээр зохион байгуулалт хийгээд явах ёстой. Ийм л агуулга байхад юун цаашаа орох энэ наашлуулах юм одоо шийдвэрийг бид бүхэн яриад байна штэ. Тэгээд За сайд хариулт өгье. За ган хүлэг гишүүний асуултанд хариулъя. Нэгдүгээр асуудал бол энэ одоо том бүтээн байгуулалтын асуудлыг одоо Монгол улс шийдъя. Энэ дэд үтсээ одоо бид нар шийдэхгүй төсвийн мөнгө одоо хөрөлцөхгүйгээс болоод өнөөдрийг бол энэ одоо бүхэл аймагуудад зам барих энэ олон том төслүүд Улаанбаатарын төвжирэлгээ энэ асуудлуудтай холбоотой энэ одоо заалт орж ирж байгаа гэдгийг би зориуд хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энд ямар нэгэн нуугдмал зүйл байхгүй. Одоо ийм төсөлд одоо юугаар нүүрсээр одоо солилцоо хийнэ гэдэг имийг засгийн газар дангаараа шийдэхгүй энийг засгийн газар шийдвэр одоо улсын хурлдаа оруулж ирж өргөн бариад шийдвэрлүүлнэ гэж байгаа байхгүй юу. Тэрнээс биш засгийн газар бие дагаа шийдчихнэ гэдэг юм байхгүй гэдгийг та бас энийг зөв ойлгоорой гэж хэлье. Хоёрдугаар тээврийн асуудал дээр ам нөхцөл гэдгийг яагаад оруулж байгаа юм гэхээр бид маш олон худалдан авагч нарт зарж байгаа болох. За дэлгэр сайхан сайд гүйцэж хариулъя. Энэ олон худалдан авагч нар зэрэг зарж байгаагаас болж нэгдүгээрт зарим нь ам дээрээс авъя бид нар өөрсдөө одоо хурдан түргэн нүүрсээ авч борлуулмаар байна. Цаг хугацааны хувьд ингээд мөнгөө урьдчилаад 100% төлөвлөсөн байдаг. Тэгээд нүүрсээ цагтаа авч чадахгүй да бухимдаад энээс болоод дараагийн худалдан авагч нар орж ирэхгүй байгаа учраас ер нь бол одоо 5 толгой үүрэг юу гэхээр зэрэг мөнгө авсалвал нүүрсийн одоо амнаасаа авна уу хил дээрээ авна уу энэ бол одоо өөрийнх нь асуудал гэж орхихгүй бол эргээд одоо нөгөө бид нар худалдан авагч нараа алдаад байгаа маа хугацаанд нь өгч чадахгүйгаасаа болоод тийм учраас энэ дээр бол зам тээврийн яам онцгой анхаарад бүх төрлийн тээврээр зэрэг ачих дээр одоо засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа гэдгийг одоо ган хүлэг гишүүн зориуд хэлье. Тэрнээс биш энэ бол бид нар ямар нэгэн байдлаар үн бууруулах гэсэндээ энэ ам нөхцлөөр гэж одоо оруулаад байгаа юм биш шүү. Олон худалдан авагчид болох аль болох За болсон уу ган хүлэг гишүүн? Чанарын асуудал дээр ажлын хэсгийн 11-р микрофон. Хөрөнгөний биржийн захирал Дүлгөн хариулт өгье. За эрхэм гишүүдийн энэ өдрийн амгалан айлтгая. Хөрөнгөний биржийн захирал Дүлгөн байна. Ган хүлэг гишүүний асуултанд хариулъя. Чанартай холбоотой энэ асуудал бол яг харахгүй олон улсад бол бид нар ямар байдгийг бол судалж бол үзсэн. Тэгээ олон улсын биржүүд дээр бол гэрээг бол тодорхой интервал дотор жишээлбэл хүхрэн тэдээс тэдийн хооронд байх ёстой гэдэг стандарт заагаад өгсөн ийм гэрээнүүдийг бол арилждаг. За тэгээд олон улсад ямар туршлага байна вэ гэхээр энэ хэмжээнээс хэтэрсэн, нэмэгдсэн эсвэл буурсан нөхцөлд үн бол тэдээр өснө, үн бол тэдээр буурна гэдэг одоо нарийн зохицуултуудыг бол оруулж өгсөн байдаг. Тийм учраас энэ утгаараа энэ чанарын асуудлыг бол оруулж өгж байгаа. Тэгээд мэдээж энийг бол одоо 3 дахь житгээд буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм лабораториор бас бид нэр хийлгэхээр энэ тал дээр бол ажлын хэсэг бол ажиллаад бол бирж дээр бол явж байгаа гэдгийг дуулах хатаад байна. За гангрын дамжин нэмгш